Эё за юу ацхана манайхаа уулзаагүй их удажээ одоо бараг зулгахор болж ийнэ те яа чинь за өнөөдөр өөрийн зав заагаараа алуурчин хядуурчин одоо удам дамжсан хаан Олообор хааны тухай түүхийг одоо маш товчхон яриад өгөө өхөө. За Кен улсын алдарт Масай Марад одоо 2017 онд хаадын хаан гэгдэг Скарпес буюу Сорив тааны огтоос 2017 онд төрцгөөсөн 5 эргүүргүүд байсан. За эдгээр эцгүүдийн бол одоо хөрш ронгэ гэж прайдын олимын болон бена гэх хаан арслангууд байсан гэдгээ. За хожим нь мөн эдгээр одоо 5 гүрийг хаан удмаа өвлөж авцгаасан Black Rock Boys буюу харжуулаа хөвгүүд юм аа. За тэд бол одоо маш том олуула бахархлаас гаралтай Марагийн одоо яг төвийг эзэрхийлсэн марш бахархалд бол ер нь төрж өсгөөссөн гаралтай гэж хэлж болно. Одоо өвөө дээрээ одоо байцгаасан гэж бол хэлж болно. За тийм одоо олуулаа болохоор одоо ан ав дайн толоонд бол бүр балчир 2 нас өнгөрцгөөгд л одоо орцгоосон байдаг тул одоо тулааны арга барил туршлага бол бүр балчираасаа суралцсан гэж ойлгож болно. За Олообортой бол цуг 2021 онд одоо 4 насыг хүрцгээж Бэр чадал И5 тэгшэрцгээж яваа. Олесейдо, Олошипа, Олообор, Лоркулуп, Оломина одоо эдгээр тавуула байсан. За тэднийг бол одоо нас биенд хүрлээ хэмээгээд одоо бөөнд нь одоо явуулцгаасан. Утгаас одоо эцгүүд нь хөөцгөөсөн байдгаа бахархалынх нь. За тэд нар ч одоо яг алин дүү нэгэд хэлээд хахад зарим нь бол хэцүү. Яг зарим нь бол 1 онд төрцгөөсөн 1 сард төрцгөөсөн болохоор ихэр гэж хэлж болно. Нэг Лоркулуп ч юм бол эднэрээс нэг ганц дүү байдгаа. Тэгсээр нэ хамт хөгжчихсэн байдаг. Хожим нь бол жинхэнэ том түүхийг бүтээсэн хаан байдгаа. Лоркулуп гэж. За тэгээд эднийхээ эвслийн толгойлогч нь бол Олообор эднийг бол удирддаг. Хамгийн угаасаа л ойлгомжтой нэг прайд байхдаа хоорондоо бол хоол унднаас болоод эднээс хоорондоо зөрчилдөхэд бол мэдээж хин хүчтэй шалгарна шүү дээ. Тэгээд угаасаа салаа явахад Олообороо толгойлуулаад явсан гэсэн. За Олообор бол одоо бас дэлхийд бол судалгаанд орж исэн тийм том биеттэй арслангуудын хаадуудын бол маш дээгүүрт орно. Энэ чинь алдартай Секекама ижил жинтэй байсан гэж одоо яригддаг. 230-аас бараг 240 кг гэдэг бол одоо хасар том биетэй арслан гэсэн үг шүү. За тэр том бие дээрээс нь одоо зориг зүрх энтер бол зүгээр яриан байхгүй үндэл тулчихсан байж байгаа. За тэрийг нь бол сэдвийнхээ сүүл рүүгээ яриад явчихаа ямар амар байсныг нь. За тэгээд эдгээр чинь Марагийн төв хэсгээс хөдөлцгөөж зүүн урд болон өмнө зүгийг зорцгоосон байдаг. Нөгөө өвөө сорвтын бүр өсөж төрсөн нутг руу чиглэж явцгаасан гэсэн үг л дээ. За хүмүүс ч бас их асууна. Эдгээр чи яагаад нөгөө Била Шакагийнхантай тулддгүй юм бэ гэж. За тэр Била Шакагийн эрс чинь бол эднээс нэг 3 насаар ах мөн одоо Марагийн одоо эдний байсан нутгийн төв бүсийн хязгаараас бүр баруун болон баруун хой зүгийг нь бүхэлд нь эзэгэндэг хаан сууцгаадаг байгаа. Хожим нь Била Шакач гэж яагаад эдэр үедээ одоо Мараг бүхлээрээ эзлээгүй вэ гэхээр ч одоо Марагийн төвд одоо нөгөө Скарпес болон түүний хөвгүүд одоо хүрэгдүүд гэх юм уу тэд нар нь одоо хаан байцгаасан тул тийшээ бол очиж зүрхэлцгээгээгүй. Эрт үеэс л одоо жинхэнэ чанга удмынхан жинхэнэ хаадууд тэр эсгийг нь захирдаг байсан болохоор одоо эмээцгээгээд байсан гэж ойлгож болно. За ингээд одоо манай тав явсараа замдаач яах вэ тэгээд Арслангийн хувь тавилан амьдралын жамаараа одос үхэр дээр дасгал сургуультай хийсээр л тэгээ 2022-оос 2023 он гэхэд жижиг том одоо 4-6 бахархлыг эзлээд ганц 2 хаануудыг нь хөнөөгөөд ер маш их олон дайн талаанд орсон. Байсан үед нөгөө Олообор одоо солиот гэх юм уу Олообор солиот маань одоо урдийн ярьж байсан Ноинти гэдэг нэг айтар хэрцгий алуурчин хаан байсан шүү дээ. Тэр харгас хааны түүхийг одоо тэр чинь бол хаа байсан Саби Санди болсон түүх. Түүнийг нь Масай Марад тэр түүхийг авчирч гуйгуудыг нь эр юм гэж ялгалгүй алж заримыг нь идэж эхэлсэн байдаг. Яг тийм адил тохиолдол болсон байдаг. Тэгээд бүр томорчсон гуйгуудыг хүртэл заналтай юм шиг хөөж илдэж байгаад устгаж одоо устгаж хэрцгий ялуурчнараа бол алдарт гарсан байдаг.
Олообрын одоо бас нэг зан нь бохолсод одоо ах дүүсээ үргэлж одоо дээрлэхэж тэдэнтэйгээс дотно байхаа одоо байж хажуу хавиргад нь одоо ийм ахан дүүс нь одоо ялгаа байхгүй. Хажууд нь байгаа бүгднтэй л хүртэл одоо тогтож суухад хэцүү болсон үргэлжийн л тийм мөнгө зодоон зохион хийж цус нүжин дунд л амьдрахыг бол бодох болсон. Ахан дүүс нь одоо залхан түүнийг хамт явсан таваас нь одоо 3 нь орхиж явсан гэдэг. Тэр хугацаанд бол маш их Аслангийн хаадуудыг бас хүнээж алж байгаа гэсэн үг л дээ. Энд тавуулаа нийлээд. За ингээд одоо 3-2-ороо салсны дараа Олообор өөрийнх нь одоо замд хинч зогсоож чадахгүй мэт итгэлийг бол өөртөө батаав. За 2023 оны одоо сүүл үеэр одоо Марагийн одоо хамгийн өмнөд зүгийн халдсан мөхнөө бол одоо хөнөөж уцаадаг тийм хоёр цуутай дайчи хаантай фигтри бахархлын нутагт одоо мөнөх Олооборчин ахтаа мэдэгдэлгүй ганцаараа зөнгөрч одоо эзэлсэн газар нутгаас гарч одоо соолоо гэсэн үг шүү дээ. Ганцаараа явж эхэлсэн. Одоо юу гэх юмдээ тийм одоо махчил бол одоо бараг тийм зодолдох амтэн хайж явсаар одоо хүрээд өчтөг гэх юм уу. Ямар ч тийм бараг шалтгаангүй яваад өчтөг. За ингээд одоо нөгөө юунаас ч айдаггүй бардам Олообор маань бусдын газар нутг руу дуу чимээж өглгөө өрсөлдөгч хоёр хааны газар нутгийг шинжилсэнчгүй шууд төв бүс рүү ганцаараа одоо яваад орчихдөг. За өмнө нь одоо олон тулаанд газар нутгаа хамгаалж үргэлж одоо ялт байгуулж явсан одоо фигтри бахархлын ах トゥ хоёр гинт нэг танихгүй баачг одоо эргүүлж явахт нь зам дээр нь тосоод алхаж байгааг одоо анх хараад бол их балмагдсан. Тэгээ эргэн тойрноо харцгааж одоо бүслэлтэнд орчихлоо гэж хэмээн одоо хэсэг эргэлзэж нуугдаж хөвцсээр Олообор тэр хоёрыг одоо мэдлгүй хажуугандаа шахуу хүрээд ирэхэд өөрөө ирэхгүй нөгөө хоёр нуугдсан газараасаа гарч ирээд гараад ирэхэд нөгөө Олообор чи юу айх харин ч одоо тулдах амт хайж байсан юм шиг одоо өдөөс нь шууд тосчочоод хоёрын эсрэг нэг тулалдаг. Ингээд одоо өөртөө энэ ойролцоо залуу дээрээс нь олон тулаанд ороод үзчихсэн хоёр байсан тул тулаан бол маш удаан болсон. Тэгээ Олообор амьдралд одоо анх удаа ийм дайчин хоёр тэгээд идэрхэн хүч бэр тэгшэрсэн хоёртой тулдаж одоо яг тийм сооло ганцаараа бол тулдаж байгаагүй. Өмнө нь бол олон тулаанд орж исэн ч гэсэн яг ийм сооло ийм хүчтэй хоёртой бол тулж байгаагүй. Мөн тэгээд яг Олообор шин нэгийн эсрэг нэгд бол амар ч гэсэн нэг ирнэлүүн дараад илүүрхлээхэд нөгөөх нь араас нь дараад аргагүй ихэнд бол дийлдэж эхэлдэг. Гэхдээ л одоо онцгой дайчин байсан тул тэр 3 тэгээд одоо ноцолд одоо 2 эсрэг зодолдоод баг яг 3 цаг гарам зодолцсны дараа нөгөө хоёр нь ядархын дээр ядарч Олооборч бүр тамирдэж туйлдаад тэгээ мөнөх хоёр одоо энэ нөхрийг бол нэгэнт одоо гүйцээж алж чадахгүй мэн гэдгээ бол одоо ойлгоод орхион явцгаахад энэ үед одоо тэдний тулааны камерт одоо буулгаж байсан цуулчаад арслан судлаач байгаль хамгаалагчид маш хүнд одоо шархад Олообор хааны түүхийг одоо цаашиж үргэлжлүүлэхийг нь үзмээр санагдцгааж одоо түүнийг хөл дээрээ алхаж чадаж байгааг нь харцгаагаад дараа нь одоо яг шархнаас болоо шаналаад хэвтэрж байхад нь одоо цааш амьдрч чаднаа жоохон тусалцаа үзүүлчихүүл гэж үздэсгээгээд унтуулах буугаар одоо буудаж унтуулад шарх сорвийг нь цэвэрлэж эмчиж одоо өт утганд баригдаж үхээсэн сэргийлж амийг нь аварсан нь одоо хожиг нь маш их шүүмжлэлийг одоо хүртэцгээсэн. Тэрхүү хүмүүс одоо байгалийн жамыг эвдлээ. Хэрэг тэр үед нь одоо тэр жамаар нь тэгээ орхисон бол үхээд мөрөөрөө одоо тэгээд үхээд өгөх байсан гэх мэт тийм буу хэл ам болсон байт юм аа. За тэгээ нөгөөх чинь айтар бардам зангаасаа болж одоо нэг хоёр айтар нөхөрт одоо дэл балбуулсан нөхөрч анхудаа тийм том тулаанд орж ялагдсны одоо ялагдахын гашууныг бол мэдэрсэн Олообор. Тэгээ буцсан гэрийн зүг рүү нэг юм явуу явсаар өвглүү тийм л нэг ах дээрээ ирсэн байдаг. Харин яг ирээд тийм тэр жилдээ хөдлөгийг энэ чи их сониод юм үр төлмөл гэж нэг айтар хөөцөлдөөд эрслэн гээд тийм далдагнаад завхаараа тавих гээд байхгүй. Зүгээр л юм зодоо халаа хидааны төлөөд өрчсөн юм штэ нөхөрөөс.
За тэгээ нэг 3 сар нэг тууштай амраад нэг эрсдлэнгүүдээр нэг иж шодлоо бэлдүүлж би хаагаа бүрэн сувилсны дараа за цусан өшөө авахаар шууд ахыгаа дагуулад дахин нөгөө дайс хоёрынхоо нутагт нь зориочдөг. За энэ утаад тэр нутагт нь тийм сэмхэн нэвтрээ орж тийм арга ухаан гарган тулдахгүй болохгүй юм байна гэдгийг бас ойлгосон байсан. Тэгээ нутагт нь нуугдаж хөвцээр сэрэмж аваагүй тийм мэдээгүй байсан Пиктеригийн эргүүлээ хийж явсан хоёрын ахыг нь хоёлаа нуугдсаар энэ удаад нь бариад авдаг. Тэгээ өмнө хоёрын эсрэг нэг багтаа илүүрхэж тулдаж чадахгүйсэн олооборч энэ удаад бол ахтайгаа илбэн тэрхүү дайсан хоёрын ахыг нь бол маш удаан тулдсны дараа бол одоо бараг шүнжэнгөө тулдсны дараа бол нэг юм үүрээр шахуу хөнөөж алж чаддаг байгаа. За та тэгээ гайхаж магадгүй энэ хоёр хүүхдээ хоёр чинь тэгээ дүүн хаашаа явчихсан юм байсан юм бэ? Яагаад ирсэнгүй? Энэ чинь умард болон нэг зүүн хэсгээ бол ах нь ингээд эргээд хянаад явсан юм байлээ. Тэгээд дүүн бол тэр баруун болон өмнөд хэсгээ эргэж яваад тэгээд тэртээ холоос болоо дуу чимээг нь одоо сонсох одоо тийм ямарч боломжгүй нөхцөл байсан юм гэсэн гинлээ. За харин тэгээд дүүн өглөө гэртээ ирээд одоо ахыгаа ирээгүйг мэдээд одоо ямар нэгэн ахыгаа бол өхөлд өрчлөө гэдгийг бол мэдсэн. Мөн олоо шипа хоёрын тэр хоёр чинь саагаад ахыг нь алчингуудаа нутууг руу нь одоо ирж байгаа хүрхрээд ирж байгаа дууг нь сонсонгуудаа тэгээ бахархал дээрээ эргэж ирээд тэгээд намаа өөрийгөө тэгээд одоо хүнээр бол юу юм намайг дагаж явна уу гэсэн тийм саналыг тавихад бахархлынх нь бол тийм 3 эрслэн тийм 6 гүйг нь дагаж явсан. Тэгээ 2 эрслэн 4 гүйг үлдсэнийг нь 4 гүйгийг нь олообор мөн цөмийг нь хөнөөж харин зугтсан хааныг болон эрслэн гүйгүүдийг нь мэдсэн ч гэсэн тэднийг өршөө цааш тийм хөөцөлдөж тэднэрт явуулгүйгээр орхиж одоо цаашид амьдрахыг нь зөвшөөрсөн байдаг. Тэдэж болоо тэгээд тэрхүү одоо зүгтаасан кака хэмэх хаан арслан бол одоо тэгээ 3 эрслэн 6 гүйгээ дагуулад бүр тийм баруун зүгийг болоо зориод нутгаа орхин явсан байгаа. Дахиж эргэж харалгүйгээр одоо цааш ирээдүй бол бас л хэцүү. Тэгээ хожим нь бол тэр чинь бас дайжгаа тийм өөрийн амьдралыг бол бас олоод авсан. Нэг жил хагас сэртэй дайжгаа амьдарч хагаад өгсөн байдаг тэрхүү хаан арслан. Тэгээд уламаар цаг хугацаа өнгөрч одоо нөгөө олообрын зан харин шимээ зоо бүр дийлдэхэ байсан. Улам давшин болсон одоо дагаж яваа судлаачдын баг руу ч одоо бүр хэд хэд удаа дайрч за тэгээ нөгөө нутгийн одоо нөгөө Мара ов гэж байгаа шүү дээ. За Мара овгийнхантай бол тогтмол одоо муур хулган болж хөөцөлдөх болсон. Улмаар тэгээд анх нөгөө тэжээвэр мал аж ахуйтай таарад нэг 2 тэжээвэр үхрийг нь алаад ичдэг. Олооборч нь урд өмнө одоо ийм хялбар хурд хүч шаардлагагүй одоо хөнөөж болох тэжээвэр үхрийн маханд бол амтсан. Тэг хэд хэд удаа дайрсаар л байсан. Мөн нутгийн уугуул иргэд одоо хэд хэд удаа хөөсөн боловч буу одоо хурдан машингууд тул одоо хэсэг хөөж холдуулахаас цаашгүй байсан байдаг. Юу нөгөө нэг Мара овгийнхан чинь алж хидаад арслаа алж хидаад байдаг. Эний чинь хурд хүчийг гүйцэж болохгүй. Тэгээ дээрээс нь айгаад байсан гэсэн бас нэг тийм яриа байдаг. Тэгээ нөгөө камерын баг энэ төр хажууд нь антай хамгаалагчдын энэ байгаад байгаа болохоос бас нэг учиртай л байсан юм байна лээ. Дараа нь сонсох нь. Энэ чинь мөн дээрээс нөгөө Кен улсын засгийн газар нь өөрөө тийм дэлхийд ийм алдар цуутай болчихсон арслан бол хөнөөхийг маш их эсэргүүцээр хамгаалсаар байсан тул нутгийн иргэд бол одоо яаж чадахгүй одоо байсаар байсан. Арслан бол ер нь бол арслан чи ер нь хүнтэй таарвал хоол хүнс гэж хардаггүй. Ер нь жоохон эмээж цэвдэг амьтан байдаг байхгүй. Гэтэл одоо үхрээ хариулж явхад нь хүний нүдэн дээр нь баг нэг үхрийг нь идэж байхад хүмүүс яаж чадахгүй байсанд нөгөө олооборч урамшин хүн гихчий чинь тэгээд дотроо бодож шít хүн гэж одоо доороо амьтан байд юм байна гэдгийг одоо харж эхэлснээр олон хавар нэгэндээ гихчээр нэг удаа үхрээ хариулж явсан тийм залуу эрийг хөнөөж
мөн тэрийг нь идчихсэн гэж байна. Биеийн тал хүртэл. Энэ хэрэг чинь бүр тэгээд бүр Кен улс цаашлаад бүр дэлхийд даяараа яг тийм шуугаад эхлэхдээ Кен улсын зүгээс энэ хэргийг нам дараад тийм зураг бичлэг бүх юмыг нь хоригдчихсан байгаа юм. Тэгсэн чинь нөгөө тийм зураг бичлэг юугийн тавиагүй ч гэсэн нөгөө арслан судлаачдын яриа нөгөө Facebook постоос үүдээд энэ дэр чинь хүн гэдэг чинь тэгээд өөрөө цаанаасаа тийм нэг хачин этгээд зүйлс дуртай гин жишгээр тэр пост одоо мэдээнээс нь үүдээд тэр хүн хөнөөсөө одоо арслан үзэхээр одоо дэлхийн өнцөг болон бүрээс одоо жуулчид хэдэн мянгаар Кен улс руу аялахыг хүсэж ойчрлох болсон. За энэ ч одоо тухайн Кен улсад одоо маш ашигтайгаар эргэж одоо эдийн засгийн маш их мөнгийг бол одоо тухайн улстай бол оруулсан байдаг. За тэгээд тухайн улсын засгийн газар нь бол тухайн арсланг бол одоо хөнөөж болохгүй. Иргэд одоо та бүхэн өөрсдөө одоо зэрлэг байгальд хийт шахаж одоо газар нутгийг нь хумснаас болоод ийм зүйл боллоо хэмээж явахад. За нутгийн иргэд нь бол түүнийг хөнөөхийг бол улсаас удаа дараа шаардаж гуйж байсан. За энэ бол одоо ингээ тэжээвэр өчнөө 100 амтны одоо би өчнөө 100 амтны хөнөөсөө тэгээ одоо бүр хүнлүү дайрж ийсэн хэд хэдэн тохиолдол эцэст нь одоо ингээ хүн хөнөөлөө. Тэгээ энийг яаралтай устгаж өгөөч гэж гуйж хүртэл үзчихсэн гэж байгаа. За тэгээд иргэд нь бол ам нэгт дуу нэгт хэлдэг гэж. За тэр чинь бол амтэн шээ. Тэр чинь бол зүгээр юм чөтгөр. За тэр чөтгөрийг бол заавал одоо хөнөөх ёстой гэж засгийн газартаа шаардаа. За нөгөө засгийн газар нь бол жинхэнэ нөгөө хатсан шалаанд орцсон байх үед нь за 2024 оны 2 сарын 14-нд одоо олообрыг үхсэн хэмээн одоо дэлхийд дахин нэг шуугаар үнсэн юм байна. Нөгөө хүн хөнөөдөг арслан одоо үзэх гээд оочор тавьчихсан байсан олон мянган хүний хүсэл мөрөөдөл одоо тэгээд замхраа одож байгаа. Тэр тухайн мөнгийг бол бас одоо тийм Кен улсын засгийн газараас буцааж бол бид нар олохгүй очиод үз тэр бол зүгээр амтан байсан. Тэгээ оронд нь юм өөр өчнөө 100 мянгараа одоо амьд байгаа. Тэгээ арслангууд байгаа тэрийг уцаад очиод үзээ гэсэн хариуг өгсөн гэж. За тухайн одоо үеийн тийм зураг бичлэгүүдийг нь шууд хоригдсан цаанаас хоригдсан байсан тул би энэ нэг өөр одоо хүн алуулсан тийм яг бодит зураг шүү. Энэ хүн алуулаад идүүлчихсэн энэ зургийг нь оруулчихлаа. За энэний түүхийг би нэг дараа нэг тухтай тэгж байгаа нэг хүн арсланд алуулсан тийм түүхүүдийг нь ярьж өгнө. За тэгээд 2024 оны 2 сарын 14-нд чинь олооборч үхээд өгсөн. За тэгээ олообрыг дагаж явсан судлаачдын баг бол тайлбарлахдаа за бид түүнийг бол одоо дагаж явхад одоо ямар ч аюул болоогүй. Оройн тэр нэг модны дэргэд унтаад өглөө болоход тэр одоо босч явахгүй маш их удсан тул очиж шалгахад лидийн хүчгсэн байсан гэдэг шинжээч судлаач нарын баг хүртэл түүнийг нь судлаж шалгахад одоо биедээ бол ямар ч тийм огт шарх сорвгүй өвчин эмгэггүй харин тийм түүнийг нэг хордуулсан байх өндөр магадaltaй хэмээх дүгнэлт гаргасан. Мөн үхлийн шалтгаан тодорхойгүй хэмээн тайлбарласан байдаг. Тэгээд одоо нэгэнт эзээ холбогдчихгүй хэрэг болсон тул одоо түүний амийг одоо хинээс ч нэг олообор хааны түүх нь ингээд дуустгаа. Харин түүнийг одоо үхсний мэдээд нутгийн иргэд одоо маш их баярлцгааж тэр шөндөө галт надам хийцгээж одоо чөтгөр үхлээ хэмээн гал тойрон бүжицгээж байсан гэдгээ. Тэгээд судлаачдын хэлж буугаар бол хамгийн том таамаг нь түүнд одоо хор шингээсэн мах нууцаар өгч шордуулсан байх өндөр магадлалтай хэмээн дуу нэгтэй хэлцгээдэг гэжээ. За тэгээ олообрыг чинь тийм амар алдартай болгодог бас нэг шалтгаан байдаг юм. За тэр чинь бол тийм эрслэн гээд үрдүүлгээд таквад хийдэггүй. Тэгээд ахаасаа ч салаа ахын жуулдгээс үргэлтээ үлдээд цааш дамжаад нөгөө 3 дүүнэртэйгээ бол ирж очин байсан. 3 дүүн болоо тэгээ Марагийн төвлөгөө эргээ шахсан ч гэсэн ахтайгаа бол ирээ очин байсан гэсэн. Олошипан бол ийм аюул ослгүй өдийг хүртэл амьд байгаа. Тэд нар бол амьд байгаа гэсэн үг шүү. За тэгээд олооборчин болоод нэг тиймэрхүү түүхтэй. За тэгээд хамгийн алдартай болсон бас нэг шалтгаан олооборчин шууд зэрэг одоо 30-аас 40 гариг үүстэй ганцаараа тулдаж байсан. Тийм богино наслсан ч гэсэн одоо маш их гариг үүсийг одоо маш их гэж байгаа шүү. Маш их гариг үүсийг хөнөөж байснараа бүр амар алдартай. Тэгээ гариг үүстэй ер нь бол таарах болгондоо нэгийг юм уу одоо хэд хэдийг хөнөөж байсан. Таарах болгондоо гэж.
Тэгээ энэ гаригус гэдэг байгаа чинь одоо харахад тийм арслангаасаа жижиг юм шиг тийм харагдаж байгаа ч гэсэн одоо арслангийн сүргийн хамгийн том доод дайсан нь байдаг. За ганц нэгээр юм уу цөөхүүлээ арслангууд явж ивэл одоо бөөндөө нийлээ төнөөчгдөг. За гүйгүүдийг нь бол маш олноор нь алж иддэг. Дахаа арслан сайн байхгүй л тэгэл тэр бахархлыг бол ер нь гаригусын сүрэг сүйтгэнэ л гэсэн үг. За тэгээ арслангийн сүргийг бол үргэлж дагаж явж одоо хоолыг нь бол үргэлж булааж иддэг тийм нэг зэрлэг аимшигтай амьтан байгаа юм аа. За тэгээ нөгөө хаа арслангууд л байхгүй л бол тэгээл дуусаа л гэсэн үг шүү дээ. За тэгээд ингээд дуудах энэ хоёр төрөл зүйлийн амьтны амьдрал одоо хоёулаа тийм нэг хараагдсан гэмээр амар хэцүү. Одоо арслангийн амьдрал ч амар хэцүү амьдралтэй. Тэгээд бас одоо гаригусын амьдрал ч бас л одоо аимшигтай хэцүү амьдралтай. Тэгсэн хэрнээ тийм хуруугийн хамгийн хэцүү тавиланг хоёулаа туулдаг атал хоорондоо тэр хэцүү тавилан огтлолцоод бие биетэйгээ дайсан болдог амар хэцүү. Тийм хол үйж болохгүй бие биетэйгээ заавал ойр байх тавилантай. Тийм бүр нэг цаанаас өрөвдмөр чим шиг тийм хэцүү амьтад байгаа юм. За тэгээ гаригусын тухай ярил одоо амар их юм байна уу? За тэгээд энэ удаагийн дугаарыг бол ёстой маш их товчилж ярьлаа. За дараагийн дугаарыг нь би ихтэй за бодож байгаад бол юунаас болох уу? Тэр хүнээс арслангуудын түүхийг ярих уу? Эсвэл одоо гаригусын талаар ярих уу? Тэрийг та бүхэн надад нэг санаа оноогоо хэлээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Bye нигас.